Coriolanus Snow гэдэг энэ залуугийн амьдрал яг л галзуу холгоо шиг дөнгөж сая амжилтын дээдсд хүрсэн, оргилдонд хүрчихсэн, баярлаад ижсэн бол одоо харин бүтлгүүтлийн хамгийн доод түвшинд нь хүрчихсэн. Энэ хүний хувьд байж болох хамгийн аимшигтай шийдвэрлэлээр шийтгүүлчихсэн. За Corio тэндээсээ шууд гараад гэртээ харж байгаа. Гэртээ очиод эмээ болон үеэл ихч хоёртой юу болсныг ярина. За эмээ нь бол угаасаа нас нэлийн дээр гарцсан хүн дахиад хизээч одоо Corio-г харахгүй гэдэгтээ эвлэрч байгаа. 20 жилийн дараа эргэж ирнэ гэхээр угаасаа хизээд эмээтэйгээ яаж уулзах вэ те. За үеэлэгч нь болохоор Corio нэг хайрцаг авч явж болно. Тэгээ тэр хайрцаг дотор нь өөрт нь одоо хэрэгтэй дурсамжтай бүх зүйлүүдийг хийж өгөөд үргэлж захиа бичиж гинэ гэдгээ амлдаг. За Corio болохоор өөрийнхөө сайн дурын хүсэл дээрээ 12 дугаар дүүрэгт их тайвныг сахиулагч болох тийм хүсэлт гаргасан. Ер нь бол 12 дугаар дүүрэгт их тайвныг сахиулагч гэдэг нь бас л аюу хэцүү зүйл юм байна л да. Дүүргээсээ 12 дугаар дүүрэг нь бүр хамгийн ядуу. За ингээм маргааш өглөө гэхэд Corio нөгөө жижигхэн хайрцагтай өөрийнхөө одоо гэр бүлийн зураг аавынх нь үлдээсэн луужин ээжийнх нь үлдээсэн нөгөө пудр хайрцаг нь байхгүй болцсон. Гэх мэтчлэн хитгэн жижигхэн зүйлүүдэд цуглуулж аваад галт тэрэгний буудлын дээр очиод галт тэрэгэнд суугаад 12 дугаар дүүрэгт очиж байгаа. 12 дугаар дүүрэгт очиод Corio-гийн нөгөө буржгар шаргал үсийг нь юучгүй болтол нь хусаад за ингээд эхний 7 хоногт бол Corio галтгоонд аяг тавиугаа хатан туслана. За мөн шинээр ирж байгаа их тайвныг сахиулагчд нь бүгдээрээ нэг юм basic training одоо дасгал хөдөлгөөн тэг яг юм их тайвныг сахиулагчийн ажил албанда суралцдаг. За яг их тайвныг сахиулагч болсон Corio-гийн хувьд бол хоёр давуу талтай. Биш Corio санагддаг байхгүй. За нэгдүгээрх нь болохоор өгж байгаа хоол нь бүр төсөөснөөс нь хамаагүй илүү гоё хоол байдаг. Өөрөөр хэлбэл Corio их тайвныг сахиулагч болчоод гэртээ эздэг байснаасаа бүр хамаагүй илүү хоол эздэг болж байгаа. Хоёрдугаарх нь болохоор тодорхой хэмжээнд нэг баг зэргийн цалин өгнө. Тэгээд тэр цалинг нь болохоор талыг нь одоо их тайвныг сахиулагчд нь нөгөө талыг нь гэр бүл рүү нь явуулт юм байна л да. Тэгэхээр ядчил нэг гэр бүлдээ жоохон ч гэсэн дэм болно гэсэн үг. За ингээ 12 дугаар дүүрэгт ирснээс 7 хоногийн дараа үеэл Tigris-ээс нь захиа ирж байгаа. Тэдний penthouse дээр маш өндөр хэмжээний татвар тавигдсан. Тэр татварыг угаасаа төлж чадахгүй тодорхой. Тэгэхээр penthouse-а зараад өөр жижигхэн байшаа олж амьдрахаас өөр аргагүй болсон. Эмээгийнх нь ухаан санаа орон гарan байгаа гэдэг ийм загтлэр нь penthouse-а алдна гэдэг бол Corio-гийн хувьд бүр ингээ өөрийнхөө хин гэдгээ алдчихж байгаа. Coriolanus Snow гэдэг хүн байхгүй болчихгоо. Snow-ийн гэр бүл жинхнээсээ нуруу унж байгаа гэдгийн баталгаа болох юм шиг санагдаад энэ мэдээ бол Corio маш их хямраа. Тэгээд Corio орон дотор ороод твцсэн. За одоо надаа ганц л арга зам үлдлээ. Тэр нь өөхөх юм байна гэж бодоод байжсэн чинь сайн уу гэх нэг танил дуу гардаг. Гайхаад эргээд харсан чинь Sejanus. За юу болсон бэ гэсэн чинь Sejanus-ийг болохоор Corio-гийн ёсны дараа Sejanus-ийг шийтгэхээр болсон юм байна. Цаа чи нөгөө аренад одоо нууцаар хулгаагаар ороод бөөн хэрэг мандаасан шүү дээ. Тэгсэн чинь Sejanus-ийн аав нэрээд сургуульд чинь шин заал бариад өгөө. Оронд нь Sejanus-ийг ингээд сургуулийн төгсөхгүй битгий хөөгөөч ээ. Оронд нь манай хүүг сургуулийг төгсгөөд өгөөч ээ гэд гуйсан юм байна л да. Тэгсэн чинь Sejanus нэмээд Corio ч гэсэндээ тэгвэл төгсгөөд энэ заал барьж өгсөний хариуд бид хоёрыг төгсгөч гэж хэлээд ингээд Sejanus шийтгэл нь болохоор 12 дугаар дүүрэгт бас их тайвныг сахиулагч болох. Гэхдээ сургуулаа төгсчихсөн дипломтой. Дээрээс нь нэмээд Corio-гийн бас дипломыг нь авчирч өгдөг. За ингээд дипломтой болчоор Corio-гийн амьдрал бол бас шал өөр болчихж байгаа. Өмнө нь бол нөгөө 10 жилийн сургуулаач төгсөөгүй одоо бүрэн дунд ч боловсрол байхгүй гэдэг утгаараа их тайвныг сахиулагч байгаа үгийг 20 жил яг хаах ёстой байсан бол одоо олонгууд бүрэн дунд боловсролтой болчоор офицерийн тийм шалгалт өгч болох юм байна л да. Офицерийн шалгалт өгөөд офицерийн тэр тусгай сургуульд нь сурчих юм бол яваандаа зэвсэг төвчний тийм одоо удирдлагч болох боломжтой. Буюу одоо аавынхаа тэр карьерийн замналыг хөөх боломжтой болдог. Тэгээ энийг сонсоод бол Corio маш их баярлаад Sejanus-ийг ирсэн ч гэсэн баярлана. За тэгээд Sejanus-аас тэгэхээр унсан Corio-г нэлээд хөрхөө өргөж дэмждэг. Тэгээд хамгийн гол нь Lucy Gray-г өсвөлэн тулаан дуусны дараа өөрийнх нь дөрвөр нь буцаасан гэж хэлсэн шүү дээ. Одоо энд Lucy Gray баг байгаа байхаа чи ч гэсэн энд ирсэн байна. Тэгэхээр чиний одоо амьдрал шинээр эхлэх бүрэн боломжтой байна. Бүр илүү гоё өөрийнхөө амьдралыг бий болгоо гэж Sejanus хэлээ. За тэрнээс хойш бол ер нь Corio эргээд нэг юм амьдрах итгэлээ олж авч байгаа. Sejanus-тай нэлээд дотн найзлаа. Тэр бүх зэргийн сургууль центр дээр хамт явдаг. За дээрэс нь нэмээд тэр нөгөө офицерийн сургуульд оролцох шалгалт нь бэлдэж эхэлнэ. За Sejanus гэсэн юм бас айгүй сонирхолтой. Угаасаа нөгөө галт зэвсэг үйлдвэрлэдэг хүний хүүхэд гэсэндээ бол буудаж муудах чадвар нь амар сайн байдаг. Sejanus-ийг ирснээс нэг удаагүй хэдхэн хоногийн дараа 12 дугаар дүүрэгт
цаазаар авах тийм үйл ажиллагаа гэх юм болж байгаа байхгүй юу. За тэр нь болохоор Arlo гэдэг нэртэй босогч залуу бөмбөг дэлбэлээд хоёр инх тайвныг сахиулагч болон нэг энгийн иргэнийг алчсан ийм үйл явдал болсон юм байна. За тэгээд тэр босогч залууг бол дүүжилж алах ийм ял оноосон ба маш олон инх тайвныг сахиулагчдыг тэнд аваачаад нэг талаасаа одоо арт иргэд төрхихаас сэргийлээд те нөгөө талаасаа инх тайвныг сахиулагчдын сүр барааг харуулах тийм одоо үйл ажиллагаа болно. Тэгээд инх тайвныг сахиулагчдын тоог хангалтгүй байсан учраас дөнгөж шинээр ирсэн инх тайвныг сахиулагч дундаас Corio Sejanus хоёр хамгийн гайгүй нь учраас тэр хоёрыг сонгоод одоо цаазлах, дүүжлэх ял оноосон газар аваач хор болдог. За тэр нь болохоор 12 дугаар дүүргийн захад ой модны хамгийн наадлын том модноос дүүжилт юм байна л да. Тэгээд тэр модыг болохоор нөгөө hanging tree буюу хүн дүүжилдэг мод гэд нэршчихсэн. За тэр модон дээр 12 дугаар дүүргийн баг их хэрэгэд ирээд тэр модны ивэн тойронд нь цугларч асан. Инх тайвныг сахиулагчид зогсож байгаа. Нөгөө Arlo гэдэг залууг чинь яг авчираад дүүжлэх гэсэн чинь гэнэт 12 дугаар дүүргийн иргэд дундаас арт иргэд дундаас нэг эмэгтэй Arlo гэл нэрийг хашгираал гараад гүүгээ гараад ирнэ. Arlo гэсэн чинь зүгт лил зүгт гэдэг ингээ хашгирах яг тэр мөчөд дүүжлэх тэр доотлын тавцсан нэгдээд Arlo дүүжлэгдээд нас бошиж байгаа. Яг тэр мөчөд тэр модны иргэн тойронд байсан Jabberjay болон Mockingjay шуунууд зүгт лил зүгт гэдэг үгийг нь үлгэж аваад за Jabberjay болохоор та бүхэн мэдж байгаа байх нөө Capitol-ын хөгжүүлсэн мутацид орсон шуурстэй. Тэр нь болохоор бүр яг хүний хэлж байгаа үгийг яаж энэсээ бичлэг хийчихсэн юм шиг эргээд хэлдэг. Тэгэхээр зүгт лил зүгт гэдэг үг дахин тэр Jabberjay шуунууд хэлээд байгаа. За Mockingjay гэдэг шуун болохоор нөгөө Jabberjay гэдэг мутацид орсон шуунууд тэнд амьдардаг одоо байгалийн жамаараа бий болсон Mockingbird буюу дууд шувуутай хамт үржилт ороод гарч ирсэн бүр юм ирлээ цэвэрлээ шуу байгаа байхгүй. Тэр шуунууд болохоор Mockingjay-ууд нь яг хүний хэлсэн ярьсан үгийг Jabberjay шиг тэгж бичлэг хийсэн юм шиг бичдэггүй. Гэхдээ тэр хүний хэлсэн юм дууны өнгө нотыг нь хэмгээ тогтооцсон байдаг. За тэгэнгүүт тэр Arlo-гийн хашгирсан зүгт лил зүгт гэдэг тэр үгийг нь Jabberjay, Mockingjay хоёулаа үлгэж байгаа. Тэрүүнгээр нэг зүгт лил зүгт гэж зарим нь болохоор дуу шиг тэгж ингээ яваад тэгээ тэрийг нь болохоор Snow Corio амар үзий яддаг. Нэгдүгээрт ингээд юу гэдгийг мэдэхгүй үхэж байгаа хүний сүүлчийн үг гэдгийг мэдэхгүй энэ тэнэг шуунууд ингээд энэ дууг дууллаа. Mockingjay гэдэг бол бүр ялангуяа natural зүйл биш. Үхэх ёстой байсан Jabberjay гэдэг шуунууд үржилт орсоос олж үүссэн шуу гэдэг. Бүр Mockingjay-д яг энэ мөчөөс эхлээд дургу болчдөг. Тинч болохоор дараа нь Katniss гарч ирээд хувьсгалын бэлэг тэмдэг болоод Mockingjay болох үед угаасаа яаж зэвүү дургунд бүр зэрэг хүржсэн бол гэдэг нь төсөөлөгдөхөр байгааз. За ингэсний дараа бол Sejanus нэг юм муухай царайлцсан. Буцаад тэрээд их тайвны сахиулагчдын бааз дээр ирж байгаа. Тэгсэн чинь Corio-тэй Sejanus-ийг тэр баярлуулах нэг зүйл болдог нь Sejanus-ийн ээж маш их хэмжээний гой мамттан жигнэмэг бялуу өнтер жигнээд шуудан гараа олцсон байдаг. За тэгэхээр инх тайвны сахиулагчд бас шуудан авч болдго юм байна л да. Тэгээ тэр хэд чинь өрөөндөө бас 3 залуутай хамт ингэ тавуулаа амьдардаг. Тэгээ тэр хэдийгээ дайлж майлаа. Тэгсэн чинь тэдний өрөөний нэг залуу болохоор өнөө орой нөгөө Hob гэдэг тийм хар зах дээр тоглолт болох гэж байгаа юм билээ. Lucy хинч гэлээ тийм охин дуулан гэсэн айгу гоё дул тийм шүү гэлээ ярьсан чинь Sejanus Corio хоёр нэг рүүгээ хараад тэгэнгүүтээ тэд нар тэгж ярьдаг. Ээжийнх нь нөгж явуулсан амттангуудаас заримыг нь тэр хар зах дээр очиж зараад мөнгө олгоод тэгээ тэр олсон мөнгөөрөө тасалбар аваад Hobbit болох ч жоо тоглолтын үзье гэж шийддэг. За тэгээ ингээ очиж байгаа юм. Очоод тоглолт болох цаг нь болно. За тэр тоглолтыг бол 12 дугаар дүүргийн энгийн иргэд, уурхаачид, инх тайвныг сахиулагчид гэд одоо бүхэл төрлийн хүмүүс үздэг. За инх тайвныг сахиулагчдын хувьд болохоор хагасааныг дуусал ажиллаад хагасааны орой бүтэн сая өдөр нь болохоор юм чөлөөт цаг завтай тэр бааз маазаасаа өссөн үедээ гарч болдог тийм эрэхтэй. За тэгсэн чинь тоглолт эхлээд нэг жижигхэн охин 9-10 настай болов гэмээр охин гарч ирээд өөрийгөө болон өнөөдөр арай тоглох байгаа хамтлагаа танилцуулдаг. За бүр хамтлагаараа дуулдаг байгаа байхгүй юу? За тэгээд энэ хамтлагийнхан болохоор бүгдээрээ нэг юм Covi гэдэг ястан ийм хүмүүс байгаа. Covi-чууд болохоор нүүдэлчин хүмүүс байсан юм байна л да. Тэгэнгүүт одоо айлч дүүрэг тариалагддаггүй, Capitol-ч тариалагддаггүй. Яг л одоо нэг нүүдэлчин хүмүүс байсан чинь дайны дараа Capitol-ийн Covi-чуудыг бүгднийг цуглуулад одоо албан хүчээр 12 дугаар дүүрэгт амьдардаг болгосон ийм төвхтэй. Энэ Covi-гийнх нь надад тийм нөгөө цыгаанууд шиг
санагдсан гэх юм уу. Тэгээ бүгдээрээ амар гоё дуулдаг дууч хүмүүс. Ер нь аюу тийм уран хүмүүс байдаг юм байна л та. За тэгээ гараад ирсэн чи яах вэ? Мэдээж Lucy Gray гараад ирнэ. Coria болохоор яг яаж уулзах вэ гэдэг амар их догдолтой байгаа. Өөрөө юм харанхуй сүүдэрт ингээ орцсон хүлээгээд байж идэг. Яаж Lucy-тэй уулзах вэ? Яаж өөрийгөө одоо ил гаргах уу гэдэг бодоод байжсэн чинь тоглолт дуусны дараа хамгийн сүүлд нь нөгөө 9-10 настай охин чинь нэг юм сакс бариад бид нар болохоор хинээс ч албан ёсоор тасалбарын мөнгө гэж авдаггүй. Гэтэ бид нар ч гэсэн өөрсдөө өстэй болохоор та бүхэнд энэ тоглолт таалагдсан бол биднийг дэмжиж өгч чадах хэмжээгээр мөнгө өгөрөө гэдэг ингээ тойроо явдаг байхгүй юу? Энд ашрамд хэрвээ бичлэг манаас та бүхэнд таалагдж байгаа бол дэлгэцээр харуулж байгаа дансаар дамжуулаад намайг ч гэсэндээ дэмжиж нэг кофегаар дайлж болно шүү. За тэгээд хүмүүс өөрсдийнхөө өгч чадах хэмжээгээр янз бүрийн зоос мос мөнгө төгрөг ингээ өгдөг. Явж байгаа Кориод ирсэн чинь Кориод гинэт нөгөө Сеженесийн ээжийн явуулсан тэр амттнаас өгье гэж бодоод тэр амтныг өгдөг. За ингээд нөгөө охин чинь тойрж явчаад тайзан дээр гараад олсон одоо мөнгөө сагсаа Lucy Gray-д харуулсан чинь Lucy Gray шууд нөгөө Капитолоос ирсэн амтныг шууд анзаараад энэ хаанаас ирсэн бэ гэдгсэн чинь нөгөө 9-10 настай охин чинь Кориогийн зүг заагаад Корио сүүдрээс гарч ирээд гэрэл зогсоод Люсид өөрийгөө харуулдаг. Люсигийн царайнд эхлээд айсан, үл ойлгосон. Тэг хамгийн сүүлд нь баярсан дүр төрх илрээд Lucy Gray микрофон руу очсноо. За бид нар нэг зүйлийг шийдлээ. Тэр нь юу юм бэ гэхээр бид нар өнөө орой дахиад нэг дуудуулах болно гэд өмнө нь одоо амтны хүрээлэнд байхдаа дуулж өгч исэн нэг дуугаа дуулдаг. За ингээд энэ дуугаа дуулж дуусчаад finally эцсийн нэг юм Кориотой уулзъя гэдгсэн чинь гаднаас нэг юм согтуу залуу ороод ирнэ. За тэр нь болохоор Billy Tope гэдэг ийм залуу байгаа. Энэ Billy Tope нь болохоор өмнө нь Lucy Gray-тэй үерхтэй байж байгаа. Lucy Gray-г араар нь тавиад 12 дугаар дүргийн засаг даргын охин Mayfair-тэй одоо үерхтэй болцсон ийм залуу юм байна л та. Тэнгүүл Lucy Gray-г араар нь тавьсан энтер гээд энэ хамтлагийнх нь уул нь бол тэр Billy Tope ч гэсэн Covey эдний хамтлагт дуулдаг байсан. Тэгээ энэ үйл явдлаас болоод хамтлагийнх нь Billy Tope-ыг хамтлагаасаа хөөцсөн. Тэнгүүд нөгөөт нэс огтөө өрөө та нар ингээд надгүй дуулах чаам юм гэд бөө агсан тавьж байгаа байхгүй. Тэр мөчөд яат ч юм хин нэгэн хоббит байсан одоо бүх гэрхийг унтраагаа тас харанхуй болоод тэр дотор аимштай зодоо өрнө. Кориог зүгээр мөрөөрөө ингээд тэр зодооноос яаж гарах уу гэж байжсэн чинь нэг хүн ирээд ингээд хацрыг нь шанаацчих байгаа байхгүй. Тэнгүүд нь зөрүүлээд хэнийг чамаагүй шанаадал яг энэ үед болохоор нөгөө доктор Gowl-ын бас хэлжсэн үг санаанд ордог. Хүний төрөлх мөн чанар чинь ийм амар харгас эрцгий штэ гэд яг л нэг тийм аренад орсон юм шиг санагдана. За ингээд тэндээс ямар ч байсан уруул ам нь ингээд зүсэгдээд хавдаад хөхөрцөн Corio Sejanus болон тэдний өрөөнийхэн гараад баазда очиж байгаа юм. Маргааш нь буюу бүтэн сая өдөр нь Инхтэ аймгийн сахиулагчдын хувьд болохоор бас амралтын өдөр. Гэхдээ өчигдрийн зодооныг Инхтэ аймгийн сахиулагчдын одоо тэр дарга нь мэдсэн учраас 2-2-оор заавал гарна шүү. Тэгэхгүй бол аюу аюултай төгсөл байдал үүслэе гэж хэлдэг. За тэгэнгүүт Sejanus Corio дээр ирээд би Lucy Gray-ийн талаар өчигдөр асууж мэдсэн. Би хаана амьдардаг гэдгийг нь ойлгочихсон. Хоёлаа явж уулзъя гэх. Тэгээ Corio бүүн баяр болоод Lucy Gray-д өгөхгүй галтгооны өрөөнөөс юм Гялгар хотод мөсийг аваа гарч байгаа байхгүй. Халуун 112 дугаар өргөт мөс гэдэг бол амар ховор бэлгэл юм байна л та. За тэгсэн Lucy Gray болохоор нөгөө 12 дугаар дүргийн хамгийн ядуу хэсэгт буюу Sim одоо манай Katniss-ийн амьдардаг байсан. Тэр хэсэгт амьдардаг. За тэр үед Сүлэн тулаан бол одооных шиг гэх юм уу одоо 74 75 дахь удаагийн шиг тэгэж их хөгжөөгүй байсан учраас ялагчдад ямар нэгэн давуу тал энэ төр байдаггүй байсан юм байна. За ингээд тэр хайсаар байгаад Covey-чуудын амьдардаг байшин дэрсэн чинь тэд нар хамтлагаараа бүгдээрээ нэг байшинд амьдардаг. Lucy Gray болохоор нуг руу явсан гэж хэлдэг. Тэгээд нөгөө хамгийн жоохон охин нь Corio-г дагуулад тэр нуг руу хөрөж өгөхөр алдаг. За тэр нуг дээр очсон чинь Lucy Gray цаашаагаа харчихсан. Гитараа тоглолцсон. Нэг дуу дуулсан сууж идэг. Are you coming to the tree гэд энэ дуу дуулсан сууж идэг. За энэ болохоор Lucy Gray нөгөө хэдхэн хоногийн өмнө болсон тэр нөгөө Arlo дүүжилсэн хэрэгээс санаа аваад энэ дууг Lucy Gray зохиож байгаа юм байна. Тэгээд Corio-г хараад бүүн баяр болоод мэдээж тэрвэрлдээд мэдээж нөгөө хамгийн сүүл салхтаа гал халуунаар үнсвцээд сассан. Яг тэрнтэйг адилхан гал халуунаар үнсвцээд эргээд уулзч байгаа. За ингэснийхаа дараа болохоор Сүлэн тулааны тэр 5 хоногт юу болсон талаа. Тэр хоёрын хин уулзаагүй мэдээгүй байгаа шүү дээ. Нэг нэгэндээ ярьж өгдөг. За
Lucy Gray болохоор Jessup-тай хамт шууд түнэл рүү ороод нуугдсан. Эхний шөнөө аренагийн ордог хаалганы чанга доор хэсэг нуугдчихсэн юм байна л та. Тэгээд ер нь бол Sejanus аренад нууцаар орж ирсэн. Choreo тэрийг аврахаар ирсэн. Хойноос нь хэд хэдэн оролцогч нар хөөсөн. Choreo Bobbin гэдэг оролцогчийг алсан гэдэг нь бол Lucy Gray ер нь бол гадарлаж ирсэн. Choreoгийн хувьд болохоор чи тэр нөгөө Wovi гэдэг жогоо охиныг хархны хороороо хордуулсан уу гэсэн чинь Lucy Gray болохоор үгүй би яалаа гэж тийм сул дараа охиныг те хордуулъя гэж бодгоотой. Би зүгээр л чиний өгсөн савтай усанд хархны хор хийгээд хин ч хамаагүй олж болох тийм газар ил тавил гэж бодсон. Би мэдээж хамгийн хүчтэй оролцогчдын нэг л ирээд тэрийг олчихсан гэж бодож исэн ч харамсалтай нь хөөрхөн амтан Wovi ингээд тэрийг олцсон гэж ярьдаг. Хамгийн сүүлд нь Choreo Lucy Gray нөгөө нулимсаа арчгатай ашигласан алчуурыг нь могоотой савнд хийснээс болоод тэр могоонууд Lucy Gray-г хатгаагүй. Тэгээ тэрийг нь сургуулийн захирал болон доктор Gall хоёр мэдсэн учраас шийтгүүлээд инх тайвны сахиулагч болсон энэ гэдгээ хэлнэ. За ингээд тэр хоёр нэлээ ярилцаж сууж агаад нөгөө мөс өсөө идээд буцаад Lucy Gray нэрсэн чинь нөгөө Billy Top Lucy-гийн экс нэрсэн. Гэсэн Sejanus-тэй юм яриад гээд газар зураг зурцсан, шорон дээр зураг зурцсан сууж идэв. Coriolanus амар гайхаад Sejanus-тас уурн хүрээд яагаад энэ залуутай ингэ юм яриа сууж байгаа юм болоо гэд. Очоод ингэ хальт харсан чинь нөгөө хурч амар сандраад тэр газар шорон дээр зурцсан байсан зураг арилгачихж байгаа байхгүй. Choreo-гийн хувьд хальт харсан. Тэр нь болохоор нөгөө Игтамны сахиулагчдын баазын доторх газрын зурагч юм шиг тиймэрхүү зураг байсан. За ингэ буцаад явна. Choreo Sejanus зандаа бас жоохон үрлнэ. Чи яагаад тэр залуутай юм ярьж байгаа юм бэ? Яагаад хоёр тийм айсан байдалтай байсан. Sejanus чи ухаантай байх хэрэгтэй. Чи нэгэнтэй шийтгүүлээд энд ирсэн. Энд чиний ингээ аав ээж хоёр ч үргэлж чамайг хараад хянаад чиний өмнөөс хэргийг чи ингээ баллаад ч юм уу те чамайг авраад яваад иж чадахгүй энэ төргээд хэлдэг байхгүй. Тэгсэн чинь Sejanus тэрийг би ч гэсэн ойлгож байгаа. Гэтэ би энэ дүүрэгт ирээд уул нь бол нэг тайвны сахиулагч болоод илүү дүүргийнх нь тусдын болно гэж бодсон. Гэтэл би ингээд дүүргийнхнийг дүүжилж алж байгаа тийм хэрэгт оролцож байна. Би энийг тавьчих чадахгүй байна гэд. Тэгээ Choreo гайхалгүй чи их тайвны сахиулагчийн ажилтай чи юу вэ гэж бодсон бэ гэж. Би өөрийгөө энэ цэргийн эмч болно гэж бодсон гэж аахгүй. Ер нь бол юм жоохон гинэн бачка. За тэгсэн Capitol-оос доктор Gall-ийн доор ажилтдаг доктор K гэдэг нэг эмч ирсэн. За тэр эмчийн ирсэн зорилго нь юу юм бэ гэхээр 100 ширхэг Jabberjay шувуу, 100 ширхэг Mockingjay шувууг бариад Capitol руу буцааж аваач хэвээр. За яагаад тэгэхээр нөгөө Choreo чи ингээд энэ Jabberjay, Mockingjay гэдэг хоёр шувуунд хоёуланд нь дургу болсон шүү дээ. Тэнгүүтээ ерөөсөө их тайвны сахиулагчид өдрө алхахын буудах дасгал хийдэг. Тэнгүүт энэ Mockingjay шувуу, Jabberjay шувууг буудах дасгал хийх замаар эдрийг ингээ устгахчул яасан юм бэ? Эдэр чи ингээ угаасаа дүүжлэх тэр үйл ажиллагааг Бэснүүлтийн бэжтэй гэдэг тэр саналыг дарагтаа хэлсэн байсан чинь дараа нь тэр саналыг Capitol руу уламжлаад тэр саналыг зөвшөөрсөн юм байна л да. Гэхдээ Mockingjay, Jabberjay шувууг бүр байхгүй болохоос өмнө 100 хадгалж ингээ авч байгаа царай нь хин юм байна. За тэгэнгүүт нэрээ та хэд санаж байгаа нөгөө Lucy Gray гэж хэлдэг шүү дээ. Mockingjay шувуу дуустал шоу дуустхумаа гэх. Тэгэнгүүт тэр шоу нь яг үнэндээ бол дүүжлэх энэ үйл ажиллагаа байсан байгаа байхгүй юу? Бүх инх тайвныг сахиулагчдыг дайчлаад Mockingjay, Jabberjay шуунуудыг барих ажил эхэлж байгаа. Тэгэнгүүт Jabberjay шуунууд нь амар хурдан баригддаг. Угаасаа хөрх нөгөө хөдөө нутгийн амьдрал гэх юм уу зэрлэг онгон байгаль дасаагүй учраас ч юм уу те. Mockingjay шуунууд нь болохоор ерөөсөө баригддаггүй. Эдгээр ингээд нэлээ хэд хоног ажиллахдаа 100 Jabberjay шувуу бол бариад чадсан. Гэхдээ нэг ч Mockingjay шувуу бариагүй нэж байгаа байхгүй. За ингээ Mockingjay барих явцдаа бол нөгөө доктор Kane Choreo-г таньдаг байж таарад Choreo дээр ирж яриа өгдөөд тэгээд Jabberjay шувууг яг дайны үед яаж ашигладаг байсан. Энгийн үедээ болохоор тэр шувуу яг л ингээд энгийн шувуу шиг ингээд жив гэж байж идэг. Гэхдээ нэг юм удирдлага шиг юмар удирддаг. Яг тэгээд хүний яриаг рекорд хүний яриаг бичиж ав гэдэг ингээд удирдлагаараа тэр командыг нөгчхөөр тэр шувуу ингээд чимээг байж байгаад хүний яриаг бичиж авдаг гэх мэтчлэн энэ бүх зүйлийг зааж өгдөг. Choreo-д ч гэсэн тэр нь аюул сонирхолтой байдаг. За ингээд 5 хоног жингоо шувуутай хөөцөлдсөний эцэст хагсаан бүтэн сайн болоод за энэ удаад Choreo, Sejanus хоёр нөгөө Covi хамтлагийнхантай хамт нэг нуур руу явж байгаа. За энэ нууран дээр ч гэсэндээ манай Katniss энэ бас очдгийг та бүхэн санаж байгаа. Тэгээ энэ нууран дээр бүгдээр ингээм гоё өдөржингөө сэлээд заас бариад за тэгээ нуурын дэргэд бол хідэн нурцсан байшингууд байдаг. Тэрний дундаас нэг байшин яг бүрэн дээвэртэй арай илүү хүн орох амрах боломжтой. Нууран дээр тоглоод байж байхдаа нөгөө 9-10 настай охинчин
Тэр охиныг Maud Ivory гэдэг байхгүй юу? Тэр охин Corio яг өөрсдийнхөө талаар Covey гэж ямар хүмүүс байдаг талаар, Lucy Gray гэж яг хэн болох талаар ярьж өгдөг. Covey-г түрүүн хэлсэн те нүүдэлчин юм хүмүүс байсан гэдэг. Covey-гийнхний нэг онцлог нь болохоор юу юм бэ гэхээр бүгдээрээ яг юм хоёр үндсэн нэртэй гэх юм уу? First name гэдэг шүү дээ. Одоо бидний Дарья гэдэг нэр шиг. Жишээлбэл Lucy Gray, Billy Taube, Maud Ivory гэх мэтчлэн. Тэгээ энэ нь болохоор ингээд Covey-чуудын хүүхдтэй нэр өгдөг юм уламжлал байт юм байна л да. Хамгийн ихний нэр нь болохоор ямар нэгэн дөөл буюу дуунаас гаралтай. Дөөл гэдэг дуучин ballad гэж англиар хэлээд байгаа. Тэгээ энэ нь юу юм бэ гэхээр ямар нэгэн нөгөө түүхийг өгүүлдэг дуу юм байна. Эхлэлтэй, өрнөлтөө, төгсгөлтөө гэсэн үг шүү дээ. Хос хонгийн дөөл гэд алдартай монгол дуу байдаг. Тэнгүүд тэр чинь хоёр хүн нууранд ирж ийн нэг хөнгөн агнжийн гэд нэг юм түүх яваад байгаа шүү дээ. Тэнгүүд Covey-чууд болохоор яг нэхний нэрээ ямар нэгэн дуйлаас авч хүүхдтэй өгдөг. Тэнгүүд Maud, Billy, Lucy энэ бүгдээрээ ямар нэгэн дуун дээр гардаг нэрүүд гэсэн үг юм байна. За хоёр дахь нэр нь болохоор заавал ямар нэгэн өнгө байдаг гинэ. Тэнгүүд Lucy-гийн хувьд бол Gray, Maud Ivory гэж байгаа. Ivory гэдэг нь болохоор юм шаргалдуу өнгө. Зааны ясан шаргал гэж яриад байд юм да. Сонирхолтой. Billy Taube гэдэг. Taube гэдэг нь бол жишээ нь юм сонин шаргалдуу саарл өнгө гэдэг ч юм уу те. Бүгдээрээ юм нэг дуун дээр гарсан нэр, нэг өнгө өгсөн ийм хос нэртэй байдаг юм байна. Гэтэл Lucy Gray-ийн хувьд болохоор бүр илүү онцгой гинэ. Яагаад тэгэхээр Lucy Gray гэдэг нь аль нь угаасаа нэг дуун дээр гардаг охины нэр. Тэгэхээр тусад нь нэг Lucy гэж өгөө, тусад нь нэг Gray гэж өгөөгүй. Lucy Gray гэдэг нэр нь анханасаа нэг дуун дээр гардаг гэдэг. Тэгээ тэр дууг нь нөгөө Maud Ivory чинь Corio-д дуулж өгдөг. За дууны утга нь болохоор Lucy Gray гэдэг нэг бяцхан охин байсан. Тэр бяцхан охин өвөөх юм цастай өдөр гэрээсээ гарч яваад цасанд төөрөөд алга болчихсон. Тэгээ хойноос нь ээж аав хоёр нь зөндөө хайсан ч гэсэндээ тэр охиныг юусоо олж чадахгүй. Тэгээ хамгийн гол нь ингээд нөгөө хөлийнх нь мөрөн цасанд үлдсэн байсан юм байна л да. Хөлийнх нь мөрөөр нь ингээл хөгөөл яваал гэсэн. Цасан хунгар дунд хөлдөөд үхсэн болов эсвэл огцон мөндөр одоо хаднаас унаад үхсэн болов гэж гайхаал хайгаад байдаг. Гэтэ гол нь тэр хөлийн мөрөнд ингээл яваал байдаг. Тэгж тэгж жагаад ямар ч эзгүүхээр юм тал нутагт гэнэт л нөгөө хөлийн мөрөнд байх болчдөг. Ийм утгатай дуу. Тэгсэн чинь энийг нь Corio сонсчод ямар ч эзгүй газар хөлийн мөрөнд байхгүй болсон гэхээр сүүс олцсон юм ба хайшаа гэдэг дотор бодохгүй. Corio ер нь нэг тийм жоохон утга урлагийн мэдрэмж жоохон муутай. За ингээд эдгээр бүгдээрээ энэ гоё өдрийг өнгөрөөчөөд харнаа. Дараагийн 7 хоногийн болохоор дахиад нөгөө Mockingjay шоунуудыг барих тэр ажил хийсээр агаад өнгөрнө. За ингээд хагасаа өдөр болоод хагасаа өдөр нөгөө Hope гэд байгаа хар захад дахиад Covey хамтлаг тоглохоор болно. За энэ хамтлагийг мэдээж Sejanus, Corio болон нөгөө өөрөөнийхөө бусад залуучуудтай очиж үзэхээр шийддэг. За ингээд хагасаа өдрийн тоглолт эхлэе. Тоглолт эхлээд яг эд дундаа өргөнцөн явж исэн чинь нэг харсан чинь гинэт Sejanus байхгүй болсон байдаг. Corio тэгээд энэ Sejanus нийл сэжигтэй тэр Billy Taube-тэй бас юу ч хамаагүй нэг зүйл яриад исэн гэ хойноос нь гараад хайсан чинь яг тэр хоббийн арталт нь нэг юм жижигхэн амбар шиг зүйл байдаг байхгүй юу. Тэр амбарт нь болохоор нөгөө Covey-гийнхэн тоглолт руу гарахаас өмнө тайзны арын өрөө гэж байдаг шүү дээ. Яг тиймэрхүү зорилгоор ашигладаг. Тэр өрөө рүү яваад орсон чинь Sejanus, Billy Taube за тэгээд Spruce гэдэг нэртэй бас нэг ах энэ хэд бүгдээрээ хойд зүг рүү ингэж цогтон тэгж цогтон одоо бидэрт ийм тийм буу хэрэгтэй мэрхтэй гэсэн тэрхүү мэрцэн байж байгаа байхгүй. Тэгээ Coriolanus яал орсон чи хойноос нь Lucy Gray бас мөрөн дээр нь гараад тавиал яг ороод ирдэг. Тэгээд тэгсэн чинь мэдээж Billy Taube энэ төр чинь ингээд шоконд орж байгаа ш. Тэгсэн чинь Sejanus шууд Corio надтай хамт явж байгаа маа. Энэ манай талын хүн санаа зовох хэрэггүй гэж хэлдэг байхгүй. Нөгөө Spruce ч юм бол баг ингээ буу барьсан. Буутахад бэлэн байгаа. Тэгсэн чинь Billy Taube болохоор Lucy Gray миний найз охинштэй таад мэдж байгаа сте. Би Lucy Gray-тэй хамтаас хойшоогоо явж байгаа юм аа гэж хэлдэг. За тэгсэн яг юу болсон юм бэ гэсэн чинь Billy Taube энэ Spruce энэ төр гэдэг хүмүүс болохоор босгочд тэгээ 12 дугаар дүүргээс юм зэвсэн мэрсэг авч агаад нөгөө Lil гэдсэн эмэгтэй байж тээ нөгөө Arlo-гийн хайртай эмэгтэй зүгт Lil зүгт гэсэн. Тэр Lil-ийг болохоор эмэгтэй нэг сахиулагчд барьж аваад хорцсон. Тэр Lil-ийг оргуулж аваад энэ бүгдээрээ 12 дугаар дүүргээс гараад бүр хойд зүг рүү яваад тэндээ одоо зэрлэг онгон байгальд амьдрахаар шийдсэн зүгтгэж байгаа ийм хүмүүс юм байна. Тэгээ эдгээрээ Sejanus нэгтцэн хамт зүгтгэж байгаа. Тэгсэн чинь сая Corio-гийн хамаг төлөвлөгөөг нь сонсцсон. Тэгээ байжсэн чинь гинэт та нар тэгээд хизээ явах гэж байгаа гиндэ гэд нэг юм амар шовлсон яриатай 12 дугаар дүүргийн засаг дараагийн
охин Mayfair гараад ирдэг. Mayfair тэгээ Billy Taupig нөгөө Lucy Gray аль миний охин бид хоёр хамтдаа хойд зүг рүү явах гэж байгаа энэ гэдгийг сонсчоод шууд нөгөө матаархах сэтгэл нь төрөөд би та нарыг аавтаа хэлнэ. Хэрвээ би та нарыг аавтаа хэлэх юм бол та нарын тэр хойд зүг рүү явах ч талаар болох бахтай энэ гэд хэлээд шууд гараад гүйчдэг байхгүй. Тэгэнгүүт Corio бодож байгаа. Энэ босогчдтой иймэрхүү зүйл яриад байж байгааг маань өөр хүн мэдх юм бол засаг дарагч юм мэдх юм бол би бол шууд нөгөө эх орноос урвсан гэдэг хэрэг тунаа миний амьдрал бүр жинхнээсээ дууснаа. Юу офицерын шалгалт. Нэрээ тэр офицерын шалгалтыг бас өгцөн байд юм аа. Юу офицерын шалгалт гэж бодонгуудаа шууд газар байсан бууг авангуудаа Mayfair-ыг бодчихдаг. Mayfair газар годротоод унан тэрийг нь харсан Billy Taupig хүүе яана яаж байгаа юм бэ гэдгийг хашаараад хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө Spruce гэд залуу дахиад нэг буу авангуудаа Billy Taupig будаад унагч. Billy Taupig шууд тэр дайруудаа амьсгал хураач. Corio Lucy Gray руу хараад чи яг одоо тэр тайзан дээр гараад дуул. Чамааг үтсэн хүмүүс бүгдээрээ чиний гэрчүүд болно. Энэ асуудлыг би шийдэн чи битээ санаа завьяа гэж явуулчихж байгаа. Тэгээд Spruce, Corio, Sejanus гур үлдчихэж байгаа шүү дээ. Тэгсэн чи Spruce за би энэ буунуудыг аваад нуулаад тэгээд энд болсон явдлыг хинт ч хэлэхгүй байх гэж найдаж явж бүгдээрээ тэгээ хинт ч хэлэхгүй гэж хэлээд за ингээ гараа авчиж байгаа. Ингэж гарч явсны дараа бол мэдээж Coriolanus маш их юм айцтай байгаа. Одоо яах вэ? Одоо хизээ баригдах бол Mayfair-ыг буутсан буун дээр миний одоо аль хэдийн хурууны хэм, миний ДНК-гийн мэдээлэл байгаа. Баригдах нь бол ерөөсөө бүр ингээ цаг зуурын асуудал болцсон. Одоо би яана гэл амар айгаад бодоод идэх хгүй. Гэхдээ хэд хоног жоох намгүй юм байна. Ингээд буцаад ажлын өдрүүд эхлээд нөгөө барьсан Jabberjay, Mockingjay шувуунуудаа Capitol руу ингээ явуулахаар очиж торонд хийж бэлтэж байгаа. Corio болохоор тэр Jabberjay шувуунууд ингээд нэг нэгээр нь торонд хийгээд торных нь одоо цоож мочин цоочлоо ч юм уу тийм хийх ёстой зүйлүүдээ ингээ хийгээ байжсэн чинь Sejanus ирээд Corio би чамд тэр нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нэ. Би чамд яг ингээд өөрийнхөө ашиг итгэдэг. Тийм учраас чи энэ зүйлийг сонсоод аваарай гэж Corio ингээд за энэ амар чухал зүйл хэлэх чинь даа гингүүтээ Sejanus-с нууцаар яг нөгөө торонд хийжсэн Jabberjay шууныхаа дуу бичлэг хийх гэдэг нөгөө удирдлагын дээр нь товчлуурын дарчиж байгаа байхгүй юу. Тэгээ Sejanus ярьсан бид хэд одоо хэдхэн хоногийн дараа 2-3 хоногийн дараа Lily-г эндээс оргуулад тэгээ бид нар бүгд хой зүг рүү яг явахаар болсон бүх зүйл ингэ шийдэгдсэн. Чи намайг явахаар миний тухай юу бас нэг аав ээж хоёр руу захаа бичээд мэдэгдчихэрээ гэдэг ийм зүйлийг хэлдэг. Тэнгүүд нь Corio нөгөө дуу бичлэг хийжснээ зогсоогоод дотроо айгүйх боддог. За би энэ бичсэн яриагаа устгаж болно. Эсвэл шууд энэ чигээр нь явуулчих болно. Энэ чигээр нь явуулах юм бол Dr. Gold тэрийг сонсож ч болно, сонсохгүй ч болно. Магадгүй энийг ингээ Dr. Gold сонсчих юм бол Sejanus-ийн аав ээж хоёрт нь хэлээд аав ээж хоёр нь Sejanus-ийг ямар нэгэн тэнэг зүйл хийхээс өмнө татаад авчих юм билүү гэх янз бүрийн зүйлийг олон талаас нь бодж байгаа бол за ямар ч байсан ингээл энэ чигээр нь явуул Dr. Gold-ыг сонсохгүй ч гэж магадгүй гэж бодоод нөгөө дуу бичлэг хийсэн Jabberjay шоуг бол бусад хүмүүстээ нийлүүлээд Capitol руу явуулчихж байгаа. За ер нь гэхдээ үүнээс хойш бол Corio бүр илүү айцтай болцсон. Sejanus хизээч яаж ч мангартч магадгүй. Тэгээ хамгийн гол нь ингэж айж гинэ найзынхаа өмнөөс айж гинэ гэж та хүмүүс битгий буруу ойлгохороо зөвхөн өөрийгөө л бодож айж байгаа. Sejanus-ийн хийсэн тэнэг үйлдэл эргээд надаа яаж нөлөөлөх бол гэж бодож л айж байгаа. Ингээд нэг өглөө босоод ирсэн чинь их тайвныг сахиулагч хідэн залуу дамнуурах дээр цусандаа будагдцсан нэг хүнийг өргөөд их тайвныг сахиулагчд имлэг рүү оруулж идэг хгүй. Corio ч харсан чинь нөгөө Spruce гэдэг залуу ч байдий. Маргааш өглөө нь нөгөө Spruce нь шархаад авахгүй нас барсан гэдэг энэ мэдээг сонсон. За ингээд Corio бол бүр улмал их илүү паникт ороод те нөгөө айсан хүнд аргал хөдлөн гэдэг шиг бүх зүйл л яг ингээл хөдлөө таам шиг тий санагдаад байгаа байхгүй. Тэгээ байжсэн чинь гинэт нэг өдөр их тайвныг сахиулагч тэрэнгүүтээ Sejanus-ыг барай авчдаг. Corio Sejanus-ыг айгүй бол Billy Taupig Mayfair хоёрын хэрэгт холбогдуулаад барьлаа да гэсэн чинь шууд инхтайныг сахиулагчдын дарга нь цэргүүдэд дуудаад та бүхэнд хэлэх нэг зүйл байна. Энэ Sejanus гэдэг хүн эх орноосоо урвсан. Одоо энэ Sejanus-ыг цаазалж алхаар болсон гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл нөгөө Corioгийн бичлэг хийгээ явуулсан байсан тэр Jabberjay шууг нь Dr. Gold сонссон байхгүй. Тэрэн дээр яг харахгүй босогчдтой нийлээд дүүргээс цогтож байна. Ядчил инхтайныг сахиулагчийн үүргээ хаяад явж байна. Гэхдээ яг харахгүй эх орноос урвсан байж таарна. Энэ амьжигтай хэргийнхэн төлөө гэж байгаа юм. Sejanus-ыг дүүжилж болохоор болно. За яг өмнөх тэр дүүжилдэг модон дээр очиод Sejanus-ыг дүүжлэн Sejanus-ийн хамгийн сүүлийн үг нь ээжээ гэдэг үг байдаг. Тэр үгийг нь нөгөө Jabberjay, нөгөө Mockingjay шуунууд чинь ээжээ гэл ингээл бүр хэдэн 100 талд нь орилоод
За Corio бол баг галзууруулах шахам. Corio интайныг сахиулагчдын бааз дээр очиод өрөөн дээр очиод уйлж байгаа. Гэхдээ найздаа харамсаж биш. Одоо миний амьдрал яах вэ? Би яагаад ийм зүйл хийж вэ? Миний одоо тэр нөгөө гин цайлган байдалтай innocence гэж ярьдаг. Тэр алга болчихлоо штэ гэд харамсаж уйлдаг. За тэр хагасаа өдөр нь болохоор интайныг сахиулагчдын даргын төрсөн өдөр болоод тэр төрсөн өдөрт нь нөгөө Covi хамтлагаараа ирж дуулахар болно. За ингээд нэлээд дуулж агаад нэг завсарлагаа болоод Lucy Gray гараа авчиж байгаа байхгүй. Тэгвэл нь Corio Lucy Gray дээр очиод би ингээ угаасаа засаг даргын охиныг алдсан юм чинь нүүжилж цаазлах нь бол ойлгомжтой болсон. Тэгээд би чамд энийг өгөх гэсэн юм аа гэд өөрийнхөө нэг юм улбар шоронготой ороолтыг Lucy Gray-д өгөөд намайг дорсож яваарай энэ төр гэсэн чинь Lucy Gray засаг дарга ингээд намайг охиныг нь алсан гэж бодоод байгаа. Өнгөрсөн 7 хоног жингоол манай гэрийн гадаа намайг ингээ ажиллаж байсан. Тэгээ би бол ингэж байж чадахгүй мэн. Би Covi-го ч гэсэндээ би бусдыгаа ч гэсэн аюулд оруулж байна. Тэгэхээр одоо би эндээс зүгтаар шийдсэн чинь надтай хам зүгтхөө өсч Corio. Тэгээ би чамтай хам зүгтээ гэгээд тэгсэн Lucy бүр ингээ зүгтахтаа бэлдээд тодорхой хэмжээний хоол моол хүртэл цуглуулсан байсан баахгүй. Тэгээ тэр хоёр маргааш өглөө үүр цай хаалтад уулзъя гэж ярьж тохиролцоо. Тэгээ Lucy Gray-ийн дуулах ээлж нь болоод тайзруугаа гараад салдаг. Corio интайныг сахиулагчид дунд очиж сууснаа гинэт хаана уулзгаа яриаггүй штэ үүрээр л уулзна гэж ярьсан гэж боддог. Тэгсэн чинь Lucy Gray тайзан дээр гарч ирээд Hanging Tree дуугаа дуулна. Ингээд Hanging Tree дээр уулзъя гэж байгаа юм байна гэдгийг Corio ойлгож авна. Тэр шөнө Corio бараг нойргүй унтчаа. Маргааш өглөө үүрээр босоод даргын төрсөн өдөр байсан учраас бүгд тэр нь бол виски мис ууцсан бат бөх унтчихэдэг. Corio болохоор ээжийнхаа пудрыг аавынхаа луужинг за хідэн зураг аваад кармаалаад дүүжилдэг модон дээр Lucy Gray-тэй уулзгаад байрнаасаа гарсан чинь бөө зэвсгийн агссан интайныг сахиулагч ирээд дарга чамайг дуудаж ийн гэж хэлдэг. За ингээд зогтож амжаагүй байхдаа баригдсан юм байна да. Хүний амьдрал юм ийм л байд юм байна гэд. Тэг ер нь бол амьдралаа нэг эргцүүлэн харж байгаа Corio даргынхаа өрөөнд орсон чинь дарга нь за юун түрүүнд Сиженис найз чинь амнасаа алдсан надад харамсалтай байна. Гэхдээ доктор Голын хэлснээр бол чи их орныхон төлөө маш том үйлдэл хийсэн шүү. Чамд баяр хүргэмээр байна. Өөр нэг бас баяртай мэдээ байгаа. Тэр нь болохоор чи нөгөө офицерийн сургуульд тэнцсэн байна. Маргааш өглөөний онгоцоор чи 2 дугаар дүрэгт очиод офицерийн сургууль. За тэр офицер дотроо бүр элит офицерийн сургууль явахаар болсон. Тэг өнөөдөр юмаа бэлт гэж хэлдэг байхгүй. Corio гарч ирээл бүр үнэхээр атсан шалгаанд орчиж байгаа шүү дээ. Уул нь бол нэрнгээсээ тэр офицерийн сургууль явах юм бол амьдрал нь тэр чигээр өөрчлөгдөх гээд байдаг. А гэтэл нөгөө талдаа Mayfair буудаж алсан буун хаа нэгтээ 12 дугаар дүрэгт байгаа. Тэр буу олдчихвол юм бол Corio 12 дугаар дүргэнч бай, 2 дугаар дүргэнч бай дүүжилдэг модон дээр очих нь тодорхой. Уул нь бол амьдралд нэг юм гоё хаалга хальт ингээд цоочон тайлагдчихж байгаа боловч яа харахгүй нөгөө зүйлдээ баригтаад Lucy Gray-тэй уулзгаар очино. За Lucy Gray дээр уулзгаа очсон чинь Lucy Gray нөгөө Corio-гийн өчигдөр хүсэн альчуурыг ингээд толгоондоо дүүчихсэн. Тэгээ бас нэг юм жоохон хоол хүнс барьсан. Шууд хой зүг рүү зүгтахаас өмнө би эхлээд нуур руу хамгийн сүүлийн удаа очимоор байна гэж хэлдэг. За ингэхдээ Lucy Gray хөөрхөнд нөгөө гитар метараач гэсэн орхичихсан. Тэгээ Corio Lucy Gray өнцгөөс анх удаа бодож байгаа юм л та. Corio өөрөө яг өөрийнхөө бүх хүсэл мөрөөдлийг амьдралыг артаа үлдээгээд явж байгаа биш. Lucy Gray ч гэсэндээ тэгээ явж байгаа тэнд анзаарна. За ингээд тэр хоёр явсаар байгаад юм тэр нуурнаас нэлээд хол зайтай 3 цагаан алхаад нууран дээр очиод яг тэр очих үед нь амар хүчтэй ширүүн бороо орж эхэлнэ. Тэнгүүд нь Lucy Gray хоёулаа тэр байшинд орё гэд нөгөө ганц дээвэр нь бүтэн байсан тэр байшин руугаа орж байгаа байхгүй. Тэгээ тэр байшин болохоор Covi-чууд заримдаа бороотой үед эрэхтэй ордог. Галт түлхэд амархан гэ бүр хуурай мод төлөө хүртэл дотор нь бэлдээ тавьсан байдаг. Corio-гийн хувьд бол яг энэ нуур руу ирэх замдаа яг өөрийгөө байгалыг үзэн яддаг, байгальд байж сураагүй, дасаагүй, зэрлэг байгалийн одоо тэр шавжин хатгадаг ч юм уу те шарилжин үнэрсдэг тэр бүх зүйлд нь дургүй байгаа гэдэг бол ойлгодог. Гаднаас нэвц салхиад байсан учраас Corio тэр жижигхэн байшингийн хаалгыг ингээд хаах гээд очиод хаасан чинь хаалганы доотлолт нь юу ах вэ? Нөгөө Spruce-ийн нуусан буунууд байдаг. Тэр буунуудыг хараад Corio бол бараг баярлж байгаа юм аа. Энэ буунуудыг хэрвээ би нууранд жигүүлчих юм бол намайг Mayfair-ийн үхэлтэй холбох юу ч үлдэхгүй. Тэгээ би офицерийн сургуультай очиод өөрийнхөө амьдрах ёстой замаараа амьдрч болох юм байна. Илүү нэр хүндтэй болж болно. Угаасаа нэр хүн, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө амьдрахгүй бол өөрөөний төлөө амьдрах юм бэ. Зөвхөн амьд үлдэхийн төлөө амьдрах гэдэг чинь амар уйтгартай юм шүү. Тийм зүйл байж болохгүй юм шүү гэж Corio бодож исэн учраас уул нь бол ингээд аюу гой боломж ороод ирчихэж байгаа юм л да. Тэгсэн яг тэр мөчөд Lucy Gray би гаднаас гараад намгийн төмс ухаад ирье.
гэж хэлдэг байхгүй. За намгийн төмсийг англиар болохоор Katniss гэдэг. Тэгээд нэг хутаг аваад Lucy Gray бороонд одоо газар ухаж төмс түүх гээд гараа авчиж байгаа. Энэ хооронд Corio бодно. За ямар ч гэсэн энэ буунуудыг нууранд жигүүлчихэд тэгээ Lucy Gray би зүгтгаа боллоо гэж хэлье. Lucy Gray яг уу тодорхой хэмжээнд мэдээж урам нь хуурах байх тэлхийгээд яахтай ямар энэ дэлхийн төсөөл юм уу те гих мэдчлэн зүйл бодож байгаа. Нилээ ингээ бодоод хараад исэн чинь Lucy Gray бүр ирэхгүй ингээ таг алга болчихж байгаа байхгүй юу. Эннээс өмнө яг энэ нуур руу ирж явахдаа Lucy Gray, Corio хоёр хүний мөн чанарын тухай ярьдаг. Хүн яг мөн чанартай ямар амьт юм бэ гэд. Corio болохоор ер нь бол нөгөө доктор Gall-ийн үзлийг ойлгоод эхэлсэн гэх юм уу. Тэр үзэлд илүү таатай ханддаг болсон. Хүн бол байглаасаа л юм амар зэрлэг амьт юм байна гэд. А Lucy Gray болохоор хүнийг зүгээр зөнгөөр нь орхичих юм бол хүмүүс бүгдээрээ байглаасаа сайхан сэтгэлтэй итгэдэг гэж боддгоо гэдэг хэлдэг байхгүй юу. Тэгсэн Corio гэхдээ ямар ч байсан хүмүүсээс холдож байгаа одоо амирх баяртай байна. Би бүр ингээд 3 хүн алдсан болохоор одоо би дахиж хүнтэй ингээ холбоотой юу ч хиймээргүй гэдгсэн чинь Lucy Gray Corio руу амар гайхаж хараад 3 хүн алсан. Би чамайг 2 хүн алсан гэдэг чинь мэднэ. Буюу одоо Bobbin болон Mayfair. 3 дахь нь хин юм бэ гэсэн чинь Corio бүр ингээд амар сонин сандарч ийсэн аа. 3 дахь нь би өөрийгөө алсан. Би хуучин өөрийгөө алаад тэгжээж би чамтай хамт наашаа ирж байгаа гэдэг нэг юм яриа болсон байдаг хэвгүй. Тэнгүүд Corio бодоод энэ Lucy Gray намайг Sejanus-ыг алсан гэдгийг мэдсэн юм байна. Яг нь би Sejanus-ыг шууд утгаараа алаагүй. Гэтэ дам утгаараа л яг харахгүй алдсан. Тэгээд энэ буунуудыг хараад Lucy Gray тэрийг мэдээд цогцсон юм шүү дээ. Арай ч үгүй л хүү дээ гэ бодоод Lucy Gray араас гарч байгаа юм. Гэтэ яа харахгүй хэрвээ энэ буунуудыг нуур руу жигүүлчих юм бол Corio-г Mayfair-ийн үхэлтэй холбох ганц л зүйл үлдэнэ. Тэр нь бүхнийг нүдэрээ харсан Lucy Gray шүү дээ. Тэнгүүд Corio дотроо бодож байгаа. Би Lucy Gray-г ярьж ухуулна. Ятх нь өөрийнхөө талд оруулна. Lucy Gray тэгээд ч угаасаа ийм зүйлийг хүн болгонд яриад явах хүн биш штэ гэж бодсон хэрнээ Lucy Gray-ийн хойноос хөөгөөд гүгээд байна. Lucy Gray яа хутаг авч гарсан юм болоо? Над руу гинт дайрах юм биш үстэй гэд. Ингээд хөөж гүйж агаад нэг мэдсэн чинь ойд төөрцөн байна. Lucy Gray гэдэг хашираад хөөгөөд гүгээд байгаа шүү дээ. Ингээд явжсэн чинь нүднийх нь буланд нэг улбар шар зүйл харагдана. Гүгээд атсан чинь Corio-гийн Lucy Gray өгсөн алчуур. Тэр алчуурыг авах гээд тонгоосон чинь алчууранд ороос могоо гарч ирээд Corio-г хатгачдаг. Энэ могоог Lucy Gray албаар тэнд үлдээсэн юм уу? Эсвэл зүгээр л тохиолдол нь тэгж таарсан юм уу? Яа гэвэл өмнө нь тэр нууранд ирэхэд энэ хавар аюух могоо байдаг гэж ковичуд хоорондоо ярьжсэн байхгүй юу? Тэрийг нь хинч мэдэхгүй. Гэхдээ Corio Lucy Gray албаар энэ могоог надад үлдээж хатгууллаа гэж бодонгуудаа Lucy Gray гэж гашгараад яг тэр мөчөд мөчөр дээр хөл гიშгээд мөчөр чад хийгээд хуурж байгаа дуу гарч байгаа ш тэ. Тэр зүг рүү Corio шууд буудана. Нөгөө байшингаас гарахдаа нэг бууг нь барай гарцсан байсан. Шууд буудан тэр хавар буудаалын Lucy Gray-г онсон юм уу мэдхгүй. Нэг л мэдсэн чинь энэ ой мод Lucy Gray Corio хоёрын хоёрхан оролцогчтой өсвөлэн тулаан болоод хуурчихсан байсан гэж байгаа. Ингээ байж итл дахиад нэг удаа хөлийн чимээ гарна. Corio тэр зүг рүү хараад буудах гэтэл гинэд өөдөөс нь баахан шувуу пэр хийгээл нисчиж байгаа. Тэр бүх шувуунууд нь болохоор Mockingjay шувуунууд. Яг тэр мөчөд Lucy Gray нөгөө Hanging Tree дууныхаа эхний бат хийх дуулна. Тэр Mockingjay шуунууд бүгдээрээ тэр дууны аяар жиргээд яг үнэндээ Lucy Gray хаана байгаа нь одоо сонсогдохгүй болно гэсэн. Дуу чимээгээр нь Lucy Gray олё гэж бодсон ч тэнд хитрхи олон шуунууд тэр дууг дуулаад жиргэжсэн учраас Corio бүр галзуурах шахаад нөгөө бууга бариад дороо эргээд модны бүх хэсэг рүү буудаж байгаа юм. Гэсэн ч гэсэн Lucy Gray дахиж гарч ирээгүй, дахиж сонсойтойгоо. Ерөнхийлөгч Snow-ийн анхны хайр Lucy Gray гэдэг 12 дугаар дүргийн эмэгтэй байсан. Энэ охин хамгийн сүүлд Corio-гоос салахтаа хамгийн сүүлд Corio-д харагдсан тэр үедээ Hanging Tree гэдэг дууг дууссан. Гэтэл 3 дугаар номон дээр 12 дугаар дүргийн Katniss Mockingjay болчихсон. Ерөнхийлөгч Snow Mockingjay-ыг аллаа гэд үнэхээр ч алчглаа гэж бодоод орон даяар Mockingjay одоо үхсэн гэдэг ийм нэвтрүүлэг явуулж исэн чинь нөгөө Mockingjay нь яг энэ дууг дуулаад гараад ирсэн гэж боддоо. Ерөнхийлөгч Snow яаж тэр үед бүр галзуурж исэн бол те. Үнэхээр аимшигтай. За ингээд Corio тэндээс нөгөө бууга аваад нөгөө жижигхэн байшинд очиод үлдсэн бүх буунуудыг дааванд ороогоод нуурын одоо яг тэг гол хүртэл нь сэлж агаад нөгөө буунуудыг чинь үйлчдэг. Ингээд буцаад алхасаар агаад Игтавныг сахиулагчдынхаа
баазд ирнэ. Энэ үед дөнгөж үд болчихсон гэж байгаа байхгүй юу? Үнэхээр хэдхэн цагийн дотор ямар их зүйл болсон юм бэ те? Өрөөнийхөндөө офицерийн сургуульд явах болсон гэдгээ хэлээд хамаг эд зүйлээ багалж аваад Sejanus-ийн нөгөө хайрцагтай эд зүйлийг нь гэсэндээ аваад магадгүй ирээдүйд хизээ нэгэн цагт Sejanus-ийн аав ээж хоёр энэ хайрцаг эргүүлж авчирсанд Coriolanus баярлаад ямар нэгэн байдлаар талархлаа илэрхийлэх байх гэж бодсон. За энийгээ аваад маргааш өглөө нь 2 дугаар дөрөв рүү нисэх тэрэг суугаад явж байгаа юм. Нисэх тэрэг дотор ороод Corio нам унтчихсан байдаг. Нэг сэрсэн чинь 2 дугаар дөрөвт биш Capitolд сэрдэг. Би буудлаасаа хитрээ явсан юм шиг байна. Одоо яана гэж сандарсан чинь онгоцны үйлчлэгч нь болохоор анханасаа таныг Capitolд авчираарай гэсэн юм аа гэд. За тэгэнгүүт жолоочтой машин ирээд Corio-г суулгаад доктор Gall-ийн лаборатори руу аваад явна. Доктор Gall Corio-гоос "За чи 12 дугаар дүрэгт их зүйлс орсон уу?" гэж асуугаад тэг яг үнэнээ хэлдэг. "Би чамд анханасаа маш их цаг зав хүчин чармаалтай зарцуулсан. Тийм болохоор би чамайг зүгээр л нэг инх тайвныг сахиулагч болоод 12 дугаар дүрэг рүү явуулчихна гэж бодоогүй зү. 12 дугаар дүрэг рүү би чамайг бол яг нөгөө хүүхдээ цуслан руу явуулдаг шиг л тийж бодож явуулсан юм аа. Чи тэндээс их зүйл сурж ирсэн гэдэгт би итгэж байна. Одоо энэ 4 өдрөөс эхлээд миний доор чи их сургууль сурах болно шүү" гэж хэлдэг. За ингээд номын үндсэн үйл явдал нь дуусаад хамгийн сүүлд нэг юм төсвөлийн хэсэг нь гардаг штэ тий. За ингээд төсвөлийн хэсэг нь болохоор яг тэр жилийн 10 сард буюу нөсөлн тулаан Corio 12 дугаар дүрэг рүү явснаас хойш 2-3 сарын дараа үйл явдал нь үргэлжилж байгаа. Corio болохоор их сургуульд сураад доктор Gall-тай урт урдынхаасаа илүү татан болчихсон. Нөсөлн тулаанд хэрэгжил бүр зөндөө олон шинэ өөрчлөлтүүдийг оруулахаар бүгд яриад бэлдээд төлөвлөж байгаа. За жишээлбэл дүүргийнхэнд энийг заавал үзүүлэх ёстой юм байна. Тэгжээж дүүргийнхэн дахиад босох тийм зүрх зэрэггүй болох ёстой юм байна. Яаж энийг дүүргийнхэнд үзүүлэх вэ гэхээр ерөөсөө тэр жил тухайн дүүргээс хэрвээ ялагч тодорхой юм бол тэр дүүргийнхэнд бүгдэнд нь гоё мэдэж явах юм уу? Тэр жилдээ хангалуун чинээлэг бай. Тийм бол хүмүүс яхаа аргагүй гидсэндээ ходоодондоо зарагтаад өөрийнхөө дүүргийн оролцогчийг илүү дэмжин. За энэ дээр нэмээд бас илүү юм хүч чадалтай оролцогчд тий одоо бид нар сүүлд бол нөгөө карьер оролцогчд гэж мэддэг болсон. Ийм оролцогчдыг илүү ихээр оруулъя. Тэгхийн бол энэ өсвөлэн тулаанд илүү сонирхолтой болгох юм бэ. Гэхдээ яаж карьер оролцогчдыг өсвөлэн тулаанд оролцуулахыг одоо дэмжих вэ? Яагаад тэгэхээр ямар ч тэнэг хүн хүн тодорхой тэмцээн уралдаанд орохгүй шүү дээ тий. Тэгэнгүүт хэрвээ орчих юм бол тэр оролцогч нь насан туршдаа гой байшинд амьдрна. Насан туршдаа Capitol-оос тэр оролцогчийг юугаарч дутаахгүй баян чинэлээр амьдруулна. Тэгэхээр тэр оролцогчдод нөгөө инсентив төрнө. Гэх мэтчлэн юм шин зүйлүүдийг санаачилчихсан. За нөгөө буржгар шар ус нь эргээд ургацсан 3-7 өдрийн хугацаанд их тайвныг сахиулагч байсан гэдгийг их сургуулийнх нь мэдээд тэр нь болохоор бас нэг талаараа юм давуу тал болоод их сургуультай ч гэсэндээ Corio амир нэр хүндтэй болцсон. Sejanus-ийн аав ээж хоёр Corio Capitolд ирсэн гэдгийг нь мэдээд Corioтой уулздаг. Тэгээд ээж нь энэ бүх хугацаанд миний хүүд яг ах шиг нь байсанд маш их баярлаа гэж хэлээд мэдээж маш их гашуудсан баа штэ тий. Sejanus-ийн аав нэрээд миний эхнэрт хэн нэгний төлөө амьдрах тийм хэрэгцээ шаардлага байгаа. Надаа ч гэсэн байгаа гэд Corio-г нэгсэндээ 18 нас хүрсэн учраас өргөж авч чадахгүй. Гэхдээ Sejanus-ийн аав нь өөрийнхөө тэр галт зэвсгийн үйлдвэрийг асар их өв хөрөнгөө Corio-д өвлүүлж үлдээхээр болно. Дээр нь нэмээд нөгөө эмээгийнх нь Penthouse-ыг худалдаж аваад бүх такс максыг төлөөд Corio-гийн эмээг Sejanus-ийн ээж нь хардаг болсон. Эмээ нь ер нь бол нөгөө пан санаа нь орж гараад тийм болсон. Өөрсдөө буюу Sejanus-ийн аав ээж хоёр нь Corio-гийн Penthouse-ыг яг доотлын байшинг нь худалдаж аваад яг нэг юм ойр татан болоод юу нөгөө Corio-гийн хитрхи жижигхэн гутлымсууд, хитрхи бариу гутлымсууд аавынхаа цамцыг угааж өмсдөг тэр үе өнгөрсөн. Тэр бол их сургуулийн хамгийн ганган, хамгийн баян оюутнууд. За ингээд Corio Sejanus-ийн үлдээсэн хайрцагтай зүйлээр өнөөдөр бол Sejanus-ийн төрсөн өдөр гэж байгаа. Төрсөн өдрөөр нь аав ээжд нөхөхгүй бариад явж байгаа. Барьж явах зураа хуучин сургууль руугаа буюу академи руу ороод High Bottom захиралтай уулзсан. High Bottom захирлаас та манай ээжийн пүүдрийн савыг нөхгүй мүү гэж асуухад нөгөө мэмэ аав гэж өгчдөг. Тэнгүүт нь зөрүүлээд Corio Sejanus-ийн дипломыг өгөөд энэ диплом хаасайгүй энэ тэнд хэвтээд ч юм уу эсвэл алга болчоосоо гэж та өсгөл байгаа илгүү дээ гэж өгчөж байгаа. Тэгэнгүүтээ Sejanus-ийн уудаг байсан нойрны юм өвчин намдах юм энтриг эдэр ч одоо хэрэггүй байсан доо гэд High Bottom захирлын хогийн сав руу хайчиж байгаа байхгүй. Corio High Bottom захирлаас асуудаг. Манай аав та хоёр сайн найзууд байсан гэсэн.
Гэхдээ та одоо яагаад намайг үзье ядтай юм бэ гэсэн чинь чи яг аав шиг харагддаг, аав шиг ааш зантай хүн болохоор. Тийм ээ, танаа бид хоёр нэг хэсэг үнэхээр сайн найзууд байсан уу гэвэл байсан. Их сургуультай тийм байсан. Дөнгөж дайны дараахан доктор Гол манай багш байсан. Доктор Гол биднээс ийм асуулт асуусан. Дайсныгаа яаж шийтгвэл тэр дайсан чи юу хийснээ хизэж мартахгүй болох вэ гэдэг ийм асуулт тавьсан. Тэр оройн бид хоёр нэг уушийн газар сууж агаад би Hunger Games-ийн ерөнхий концептыг нь гаргаж ирсэн. Гэтэ энэ бол би зүгээр л яг онлайн төвшин л ярьжсэн. Хизээж би бодит амьдрал дээр энэ зүйлийг бодиттой биелүүлнэ хийн гэж огт бодоагүй. Маргааш өглөө би тасраас ирсэн. Гэтэл танаа аав чинь миний зүгээр онлайн төвшөнд ярьсан зүйлийг бичээд доктор Голд өгсөн байсан. Ингээд би өсвөлэн тулааныг бүтээгч гэдэг нэрийг зүүх болсон. Тэр жилдээ хамгийн анхны өсвөлэн тулааныг зохион байгуулсан. Ямар ч гим зэмгүй 24 хүүхдэрээд 23 үххийг хараад тэр мөчөөс эхлээд би өвчин намдах юм ууж эхэлсэн. Гэт өвчин намдах юмд донтцсон. Тийм болохоор би чамд дургу гэж хай ботон захирал хэлдэг. Корио тэрийг нь сонсоод юу ч хэлэхгүй гараа явчих. Өнөөдөр Кориогинд шинээр юм зочны өрөөнд тавилга ирж байгаа юм байна л да. Тэрийгэ бодоод явна. Тэр замдаа бас нэг зүйл бодно. Корио байшингийнхаа арын гудамжнаас хархны хор аваад Сиженесийн уудаг байсан өвчин намдах эмийн дунд холиод хийчихсэн. Тэрийгэ дөнгөж сая хай ботом захирлын хогийн савнд хаячихсан. Фашист дарангуйлагч хүн яаж бий болт юм бэ? Ийм хүн анханасаа төрдөг юм уу? Эсвэл ийм хүнийг орчин нь нийгэм нь бий болгох юм уу? Угаасаа нэг тийм сонгодог асуулт байдаг те. Nature or nurture гэдэг. Nature буюу байглаасаа төрхөөсөө ийм хүн юм уу? Nurture буюу тэр хүнийг хүмүүжил нь ийм болгосон юм уу гэдэг мөнхийн асуултыг энэ ном асуусан юм шиг санагдсан. За мэдээж энэ ном бол яг Coriolanus-ийн өнцгөөс бичсэн байгаа. Coriolanus-ийн тэр өөртөө дотроо ярьж байгаа, бодож байгаа тэр бүх зүйл нь бол үнэхээр юм манипуляц амар хийдэг. Үнэхээр юм санаатай те дотор тамиртай гэж ярьдаг штеп. Тийм хүү байгаа. Уул нь 18 настай те. Гэхдээ тэр бүгдийг бол бас яриад илэрхийлээд байх боломжгүй учраас хэрвээ яг энэ хүний юм сэтгэл зүйрөө илүү нарийн орж үзье гэж бодож байгаа бол энэ номыг өөрсдөө уншаад үзээрэй. За ядчил киног нь үзээрэй гэж зөвлөмөр байна. Кинон ч гэсэндээ гоё болсон. Надад айгүй таалагдсан. Ном дээр гарсан бүх дуунуудыг нь яг зохиолчийн бичсэн үгтэйгээр нь ая оруулаад амьдруулсан байсан ч гэсэндээ аюух таалагдсан гоё ном байсан. За ингээд тун удахгүй Hunger Games-ийн 5 дахь ном буюу энэ оны 3 сард гарсан. Гараад дөнгөж 4 сар болж байгаа номоор иргэн уулзъя. За тэр номон дээр бол бидний бас танил болсон Хеймичийн түүх гар. Бичлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.